Сайн байна уу? Би Харри Хофман байна. Өнөөдөр 2 дахь 7 хоногийн 5 дахь өдөр бөгөөд бид илгээгчдэд хэрхэн үйлчлэх талаар ярилцах болно. Миний тасбар дээрх туршлагаас харахад илгээгчдийн 22 төрөл байдаг. Эхнийх нь соёл хоорондын ажилтан нэг сүм эсвэл нэг агентлагтай бөгөөд тэр агентлаг нь ажилд нэг илгээдэг. Харин нөгөө нь соёл хоорондын ажилтан олон сүм, олон агентлагтай байдаг тул энэ нь түншлэлийн загвар юм. Бид маргааш энэ түншлэлийн загварын талаар ярилцсан болсон. Харин өнөөдөр бид эхний төрөл буюу соёл хооронд нь ажилтан эсвэл миссионер нь нэг агентлаг эсвэл нэг сүмтэй байдаг тухай ярилцъя. За ингээд эхэлцгээе. Тийм байдлаар үйл ажиллагаа явуулдаг миссионер байгууллага сүмүүд байдаг. Жишээлбэл Солонгосын сүм. Жишээлбэл тэд тухайн хүнийг илгээж ажилуулдаг нэг сүмтэй байдаг. Сингапур улс орны хувьд ч мөн адил ижил төстэй туршлагаа хуримтлуулсан байдаг. Бөгөөд та миссионер бол нэг сүмтэй бөгөөд тэр сүм таныг илгээдэг. Норвегийн миссионер агентлагууд, Ануи өмнөд баптистууд мөн тодорхой хэмжээнд бэлхийн зүүн зэрэг байгууллагуудын хувьд Евангелийн Христийн шашинтай итгэж хүмүүсийг өөрсдийнхөө харьяа байгууллага узаан нэгжүүдтэй ажилуулж тэднийг алс холын миссионерийн үйлчлэлээр зориулан илгээдэг байна. Энэхүү тодорхой загварт нэг байгууллага нь тухайн хувь хүн эсвэл гэр бүлийн фосуудыг болон бүхэл бүтэн гэр бүлийг ч мөн адил илгээдэг. Энэхүү загварт илгээгдсэн хүмүүсийн хийж буй ажил нь ихэвчлэн тухайн байгууллагаас хамааралтай байж тэдний удирдлагатуур явагддаг. Тэд нөөцтэй, сүлжээтэй, түншлэлтэй байдаг. Төсөлтэй холбоотой хүмүүсийг ихэвчлэн 2 жилийн тэднийг тодорхой хугацааны гэрээгээр ажилд авдаг бөгөөд 2 жилийн дараа тэд их орондоо бүцэж илдэг. Агентлагийн гол үүрэг бол санхүүжилтийн дэд бүтцийг цогцоор нь бий уулгах, тохирох түншүүдийг хайж олох, бүх төрлийн логистик болон тээвэрлэлтийн асуудлыг бүрэн хангах явдал юм. Тиймээс энэ үйл ажиллагааны загвар нь тухайн агентлаг эсвэл сүмээс шууд хамааралтай байдаг. Агентлаг эсвэл сүм нь тодорхой ажлаа хараатай ившим зорилготой тэд өөрсдийнхөө яг юу хүсэж байгааг нь маш сайн мэддэг бөгөөд өөрсдийн алсны арга зорилгоо бодитоор хэрэгжүүлэх чадвартай ажилтнуудыг үргэлж ирж хааждаг юм. Энэ загварт ажилтнуудын хувьд тодорхой давуу тал бий. Учир нь тэд маш сайн халамж, дэмжлэг явуулдаг. Тэдний хувьд бүх зүйлс нь урьдчилан зохион байгуулагдсан бэлэн болсон байдаг. Ажилчдын хувьд хамгийн том сул тал нь хоёр хүний их чөлөө харьцангуй язгаарлагдмал дайл антууцо маш их шаарддаг хөрөнгө оруулалтын өгөөж бүрдэх талбэр байнгын дарамт шахарт байдаг. Энэхүү загварыг үйл ажиллагаанд ашигладаг агентлаг болон сүмийн байгууллагуудын хувьд хөрөнгө оруулалтын асуудал нь амин чухал ач холбогдолтой бөгөөд хувьцаа эзэмшигчдийн өмнө тэд мөнгөө зөв сайн зүйл зарцуулж байгаа гэдэгтээ ёс зүйн болон санхүүгийн өндөр хариуцлагыг хүлээж идэг юм. Тийм учраас яг тэр газар дээр ажиллаж байгаа миссионер хүн юу хүссэн буюу юуг анживттай гүйцэтгэгдсэн, хэдэн сүмд арьсан, хэдэн хүн сайн мэдээ тараасан, хэрэг та ядуу хэгцээ ихтэй бүс нутагт амьдардаг бол та хэдэн хүнд үйлчилсэн бэ гэх мэт. Гэх мэт үйлчлэлийн үрдэн нь хөрөнгө оруулалтын үн цэнийг нотлох баримт бузна. Тэрч байтугай илгэлтийн талбарт чсэн та эдгээр хоёр төрлийн хүмүүстэй уулздаг. Нэг хэсэг нь сайн халамжлагдсан байгууллагаасаа үүрэг хариуцлах тайлан захирагддаг илгээлтийн ажилтнууд байдаг. Тэд өглөө бүр эзэн минь өнөөдөр та надаар юу хийх хүсэж байна вэ гэж бурхнаас асууж чаддаг бусад илгээлтийн ажилтнуудын эрх чөлөөнд атаархдаг. Тэдэнд мөнгө байхгүй ч эрх чөлөөтэй, бусад нь мөнгөтэй ч эрх чөлөө багтай байдаг бол нэг нь бие биендээ атаарх сэтгэл төрдөг. Бид хэвчлэн олон улсын сүм цуглааны үйл ажиллагаа эсвэл олон улсын томоохон үйлсэлтүүдэд зохион байгуулагддаг тусгайлан бэлдсэн жижиг хэсэг бүлгүүдээр биечнээ уулзаж ярилцах үедээ нэг нэгнийхээ давуу болон сул талыг ярилцсан инээлтэн хөгжилтөж бие биедээ илэглэлтэй ханддаг. Олон улсын ачаа тээвэр илгээлтийн үйл ажиллагаа маш өндөр уртгатай байдгийг бизнес эрхлэгчид болон компаниуд сайн мэддэг. Тиймээс би та бүхэнд олон улсын илгээлтийн ажлын бодит үнцмийг хэрхэн тооцоолж үр ашгийг нь хэмжих тухай дэлгэрэнгүй тайлбарлах болно. PricewaterhouseCoopersийн холбоосыг оруулснаа. Тиймээс би илгээсний ажилтныг илгээх ажилд юу багтдаг болохыг гөрөөний хүсвэрийг танилцуулах болно. Эдгээр эсвүүсийн зарим чухал онцлогуудыг онцлон харуулах болно. Хамгийн ихний их сурвалж бол би та бүхэнд Марина Принц болон Брам Виллем нарын бичсэн алдартай бүтээл болох номыг танилцуулахыг хүсэж байна. Тэдгээр зохиолчид хоёр бол Өмнөд Африк улсаас гаралтай хүмүүс бөгөөд тэд миссионеруудад зориулсан гишүүд халамж гэсэн практик гарын авалга бичсэн. Илгээгчид Африк дөнгөрөөсөн туршлага дээр үндэслэн номондоо тэрээр бэлтгэл ажлын үндсэн үе шат, талбар дээрх үйл ажиллагааны үе шат, болон дахин урах үе шат гэсэн 3 өөр үе шатыг дэлгэрэнгүй байдлаар танилцуулан тайлбарладаг.
Болдугаар бүлэгт тэрээр бэлтгэл уушаад болон миссионерд нэр дэвшигчийн үнэлгээний асуудалд тусгайрын нарийвчлан авч үзэж анхаарлаа хандуулдаг. Тэд үнэлгээнд сэтгэл хөдлөлийн асуудлуудыг авч үздэг. Тэд хувь хүний асуудлыг авч үздэг. Тэд тухайн хүний цаашдын хөгжлийн чиглэлийг наривчлан авч үзэж судалдаг. Ажил мэргэжлийн төлөвлөлтийн боломжит хувилбарууд болон нэр дэвшигч нь олон улсын илгээлпийн ажил болон соёл хоорондын орчинд тохирох хэсгийг тодорхойлдог. Сэтгэл зүйн нарийн үнэлгээ хийх маш олон төрлийн өөрөөр аргачлал болон хэрэгслүүд байдаг бөгөөд тэдгээрийг энд танилцуулж байна. 10 хүртэл 15 жилийн өмнө би иймэрхүү төрлийн сэтгэл зүйн үнэлгээ агентлагууд илгээлтийн ажилтныг илгээхээс өмнө үрдчилсэн бэлтгэл сонгон шалгаруулах хэрэгсэл хэрэглэгдэхд инээдэг байлаа. Харин өнөө үед би талбарт гардаг бүхий л сэтгэлийн шарах хүндрэлүүдийг хардаг. Хүмүүс туйлдан сүлдэж өндөр стрессийг даван туулж чадахгүй тэрч байтугай амья хорлох, оролдолгоо хийдэг. Хэрвээ сонгон шалгаруулс наривчилсан байдлаар сайн хийгдсэн бол ABR-аас үлдэж сэргийлэх боломжтой. Зарим тохиолдолд илгээлтний ажилд нэр дэвшигч нь илгээхдээс урмын нэржил хүлээж тодорхой өсөлтийн чиглэлээр илүү ажиллах нь зүйтэй байдаг. Тиймээс бэлтгэл үе шатанд хийсэн наривчилсан үнэлгээ үнэхээр үр дүнтэй байж чадна. Хэрэв би зөвхөн үнэлгээний хэсэгтээр төвлөрвөл энэ гайхалтай номын үндсэнийг бүрэн илэрхийлж чадахгүй. Номын хүч бол үнэндээ багттай байдаг. Гэхдээ би үүнийг маргааш дурдна. Гэхдээ маргааш дараагийн их сургууль болох Нил Пирогийн өнөө үед илгээгчээр үйлчлэх ном руу орё. Нил номондоо 6 нойр дэмжлэгийн механизмд анхаарлаа хандуулдаг. Сэтгэл санааны дэмжлэг чи чадна бид чамайг дэмжиж байна гэж урам өгдөг хөгжөөн дэмжих шиг дэмжигч. Үүнээс гадна логистикийн зохион байгуулалтын болон практик дэмжлэг, санхүүгийн дэмжлэг, харилцаа, үнд холбооны зүгээс үзүүлэх тусламж дэмжлэг болон өөрийн төрлөх нутагтаа иргэн ирэж суурьших, дахин дасан зохицох үйл явцыг дэмжлэг үуч бүрэн хэмжээгээр багтсан байдаг. Би одоо логистик дэмжлэгийн талаар бага зэрэг онцломоор байна. Нил логистикийн дэмжлэгийн нэг хэсэг болгон зарим бизнесийн болон захиргааны ажлуудын онцлон дурдсан. Таныг гадаадд байхад эх оронд тань санхүүгийн асуудлыг тань хариуцах хүн хэрэгтэй. Таныг татварын асуудлыг зөвхөн хариуцлагатай хүн цаавал байх хэрэгтэй. Таныг илгээж буй сүм болон агентлаг нь үүнийг бүрэн хариуцсан гүйцэтгэх боломжтой байдаг. Мөн хэн нэгэн таны эрүүл мэндийн даатгалын асуудлыг хариуцаж анхаарал хандуулах шаардлагатай. Таны биеийн эрүүл мэндийн байдал одоогоор сайн байгаа юу? Үзлэг тамагдсан уу? Та вакцин хийлгэсэн үү гэх мэт икэл үнэмшилтэй хүмүүсийн хувьд бид бүх зүйл хамгийн сайнаар иргэндэж найдаж ирээдүйг өдрөгөр харах дуртай. Биш үү? За ингээд өнөөдрийн бидний хамтдаа үзэж судлах хамгийн сүүлийн чухал их усрын талаар нэлээд дэлгэрэнгүй байдлаар ярилццгаая. Энэ бол хүмүүсийн өдөр тутмын амьдрал болон ажил хөдөлмөртөө заавал мөрдөх ёстой сайн туршлагын дүрм гэж нэрлэгдэх 7 дахь гол зарчим бөгөөд энэ нь бидний эрүүл мэнд, ажлын байрны аюулгүй байдал болон хувь хүний хамгаалалтын асуудлуудыг бүхэлд нь хамарсан маш чухал ач холбогдолтой хэсэг мөн гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэд хэлэхдээ хэлийн чанадад ажиллаж буй нийт илгээлтийн ажилтнуудын бие махбодын эрүүл мэнд, хувийн аюулгүй байдал болон бүх тасыг хамгаалсан манай байгууллагын хамгийн чухал нэм тэргүүний гол үүрэг хариуцлага мөн гэдгийг онцлон тэмдэглэдэг. Үүнд илгээж буй мэргэжлийн байгууллагууд болон тэднийг дэмжигч илгээж буй сүмүүд бүгд хамрагдана. Нийт ажилтан албан хаагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрхэмзэн бүрэн дүүрэн ханган ажиллахын тулд тэдний талаар танин мэдэж хяналт тавьж хамгаалалтад авах зохистой зөв дэд бүтцийг бий болгох хэрэгтэй. Эдгээр бүх зүйлс минь зөвхөн зарим нэг өчүүхэн төдий жишээ дүр зурлууд байлаа. Миний дээр дурдж өнгөрсөн их сургуульчуудаас та өнөөдөр худалдан авах холбоосууд эсвэл PDF холбоосуудыг олж болно. Бид нэг сүм, нэг агентлагийг илгээлтэй ажил олгогч бид миссионеруудыг номлогын талбарт илгээх үйл ажиллагаатрыг илгээгчээр үйлчилж байгааг тодорхой харж болох юм. Маргааш бид хэд хэдэн сүм, хэд хэдэн төв болон миссионерийг талбар руу илгээдэг бусад их сурвалжуудтай түншлэлийн загвар авч үзэх болно. Энэ бүхний талаар би хуваалцахыг тэсийн ядан хүлээж байна. Маргааш уулзцгаая. Одоохондоо баяртай.